ногоон амьдрал. Их байгаль дэлхийн үр хүүхэд бид мөнх ногоон амьдрахын ухаарлыг олцгоё. Радио FM 107.5 мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагын хамтарсан нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Хэрхэн сонсогчдоо, энэ өдрийн амар амгалан айлтгая. Манай радио мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагатай хамтран та бүхэндээ хүргэж байгаа мөнх ногоон амьдрал нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагын тэргүүн докторант Алтан Завсралт хүргэнэ. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн дугаарын сэдэв болох ерөнхий Монгол орны маань байгаль орчны өнөөгийн байдал гэдэг ийм сэдвийг та авъя гэж хэлсэн Алтан Завсралт догшоо. Тэгэхээр бид нар 10 жилдээ тийм ээ хүүхэд болгоны үздэг энэ байгаль орчны энэ сэдвээс өнөөдрийн энэ байдал өөр болцсон юм уу? Яагаад ч юм өнөөдрийн байдал гэж та онцолж энэ сэдвийг авсан юм бэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр энэ бидний амьдарч байгаа энэ цэнхэр гариг дээр сүүлийн хэдхэн жилийн дотор маш их өөрчлөлтүүд болж байна л да. Харьцангуйгаар энэ байгаль дэлхийн энэ түүх тэгээд өөрчлөлт шинжил тэр зүйлүүд нь маш харьцангуйгаар их удаан явдаг. Гэтэл ялангуяа сүүлийн жилүүдэд бол энэ байгаль цагуурын уур амьсгалын өөрчлөлт, цагуурын дулаалал гэдэг бидний нүдэн дээр өөрөөр хэлбэл бидний хүүхэд байх үед байсан тал хэрийн өвс ургамал, тэр үеийн сайхан тэр өвөл ургамал амтан байдал тэгээд ерөнхийдөө дэлхийд даяараа явж байгаа энэ төрөл бүрийн байгалийн гамшигт үзэгдлүүд энэ тэр шорон шуурга, далайн шуурга тийм ээ, цунами, мунами гэдэг урд хажууд уулдж байгаагүй юм зүйлүүд л сүүлийн үед маш хурдцтай өрнөж яана л да. Тухайлбал өнөөдөр бидний амьдарч байгаа Улаанбаатар хотын богд ууланд говийн харгана гэж говь дургадаг бутлаг ургамал ороод ирсэн байх жишээтэй. Тий. Тэгэхээр мэдээж эрэг өдөр тутам бид нар ч Улаанбаатарын дөрвөн уулынхаа дунд ингээл нийт хүн амынхаа бараг 70% ингээд хурж ирээд энэ ирээ суудсан байгаа шүү дээ. Тэгэл энэ автомашины төвжрээд хүний энэ нэвтрэл суурьшлаас холбоотой энэ агаарын бохирдол тийм ээ, хөрснөө бохирдол гих зэргийн зүйлүүд бол бид нэр өдөр тутам ажиглаж бухимдаж байгаатай холбогдуулаад ер нь байгаль орчны төлөв байдал өнөөдөр юу болоод байна гэдэг энэ асуудлаар ярих гэсэн. Бидний энэ нэвтрүүлгийн нэр бол мөнх ногоон амьдрал шүү дээ. Тэгээд нэрэл энэ хүн чинь энэ хорвоо дээр амьдрах нөхцөлийн нэг их үүсвэр нь бол энэ өвс ногоо ургамал тийм ээ, байгаль дэлхий юм. Бид нар байгаль дэлхийн салшгүй хэсэг гэж бид нар ярьдаг боловч тэрийгэ заримдаа мартчихдаг л да. Бусад гадаад улс орнуудад ингээд явж байхад тэр хот дотор мод ногоо байна уу? Эсвэл мод ногоо ой дотор хот байна уу гэхээр тийм маягаар байх юм. Бид бол одоохондоо тийм маягийн ногоон дунд амьдрах зөвхөн мөрөөдөл байна л да. Тэр энэ ямар юмны ялгаа болоод бид нар ингэж чадахгүй байна. Магадгүй бидний юу гэдгийг энэ соёлын асуудал уу? Эсвэл зүгээр нөгөөс яриад байгаа байгаль орчны чинь өөрчлөлттэй холбоотой юм уу? Тийм. Тэгэхээр бол мэдээж хэрэг монголчууд бидний амьдралын хэм маяг бол нүүдэлчин соёл иргэншилтэй. Харьцангуйгаар бусад үндэстэн ястнуудаас өөр юм гэхээр зэрэг байгальтайгаа зохицож амьдарч ирсэн. Байгалаа дахин шүтэж ирсэн. Уул усаа дахиж шүтэж ирсэн ийм ард юм. Ер нь хүн бол өөрөө бас л байгалийн бүтээгдэхүүн. Хүн төрлөختөн мөөс чөгдсөн цагаасаа эхлээд байгаль руу дайрсан. Өнөөдрийг хүртэл дайрсаар байна. Бүр чулуун зэвсгийн үеэс эхлээл бид нар хичээл дээр мэднэ шүү дээ, тэ. Амтан хөдлөл гүйж явах юм бол тэрийг хөвөл барьж аваад иддэг. Ургамал жимс ургацсан байвал тастаал иддэг. Тэгэл энэ байгалыг булан эзлэх тэр хүний тэр шунал бол энэ дэлхий дээр болсон бүх түүхэн энэ олон удаагийн дайн тулаан өнөөдөр хүртэл цус асгаруулж байгаа энэ асуудал нь эцсийн эцэст хүний шунал байгалийн баялагийг эзэрхийлж өөрийн мэдлийн болгохын төлөө л явж байгаа. Энэ арабын саяны сүүлийн жилүүдийн дайн тулаан энэ бол эцсийн эцэст бол тэр нефт гэдэг газрын дорх баялагын төлөө хөгжилтэй гүрнүүд тэнд амьдарч байгаа улс орныг түрэмгийлж өөрийн мэдл иргэшээлд оруулж байгаа юм хэлбэр. Энэ бүх хүн гэдэг амьтны энэ хязгааргүй шунал нь эргээд байгаль орчин цаанаасаа өөрийнхөө хуулиар нөхөн сэргээгдэх энэ боломж нь алдагдчихж байгаа. Өнөөдөр энэ их үйлдвэрлэлийн хөгжил, технологийн дэвшлүүдээ энэ бүх зүйлүүд нь бол байгалыг аль болох хурдан хугацаанд ухаж төнхөж аваад боловсруулад өөртөө ашиглах хэрэгтэй зүйлээ гаргаж авах. Энэ зүйлийн үр дүн нь эргээд дэлхийн нийтэд энэ
гариг дээр хүн төрлөختөн хэдийн хэмжээний цаг хугацаанд амьдрах хичнээн жил үлдсэн бэ гэдэг нь асуултын тэмдэг болж байгаа. Тэгэхээр одоо хүн төрлөختөн бүх улс хүрэн юу гэж ярьж байна гэхээр эргээд тэр дайрч давшилдаг, дулаадаг, дэлбэлдэг, ухдаг тэр амьдралын хэм маягаасаа тэр хүрэн эдийн засгаасаа эргээд ногоон эдийн засаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлого, доктортой хөгжлийн бодлого гэдэг маань эцэст байгалийн хуулийг зөрчихгүйгээр амьдрах, байгальд хортой биш, хүнд бусад амьтан ургамалд хоргуугаар энэ эдийн засгаа цааш нь хөгжүүлэх тухай асуудал яригдж байгаа. Тийм учраас манай Улаанбаатар хотын хувьд ч гэсэн Монгол хүнийхээ хувьд бол энэ Улаанбаатар хотын одоо түүх гэх юм бол үндсэндээ одоо хүрээ гэж хот анх үүссэн гэдэг бол маш өчүүхэн хугацаа. Өнөөдөр монголчууд бид нар яг Улаанбаатарт одоо амьдэрсэн бидний аав ээж үеийнхэн зарим нь бол бид нар жинхэнэ элитүүд. Бид нар Улаанбаатарын л гэж ярьж байгаа хэдий боловч яг миний үеийнхний аав ээж нь бүгдээрээ л малчны гэрээсээ морьтой дааван цүнхтэл ирсэн ийм түүх. Одоо манай хотын мэр Батүлийн аав Эрдэнэ ч гэсэн түүхэн дээр нь байдаг шүү дээ. Морьтой анх сургуульд ирсэл. Тэгэхээр хамгийн эхний үеийнхэн бид нар Улаанбаатар хотын унгаа иргэд болж таарж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө суурин амьдрал хүмүүс нэг дор олуулаа ингэж амьдрнаа гэдэг энэ амьдралын хэм маяг нүүдлийн соёл иргэншлийн тэр өнөөдөр энд амьдарж байгаад бэлчээр багасаад тэгэх юм бол аав харж ирсэн маргааш нүүнэгээл нүүхэд тэр айлын буурин дээр айл байсан шинж тэмдэг юу ч байхгүй. Өнөөдөр Монгол хүн түүхэн явцдаа бүр үеийн үед байгалыг нөхлөх, цоолох, газар ухах, түнхэх, гол усанд одоо хэр буртаг оруулах энэ зүйлийг бол бүр захирамжлан үүдээс Чингис хааны үеэс зарилгаар толгойг нь хүртэл гол ус бохирд бол ийм байсан. Гэтэл чин ийм одоо байгальтайгаа зохицож амьдэрдэг энэ ард түмэн энэ хэдхэн жил 100 орчим жилийн хугацаанд нэг дор энэ дөрвөн уулын дунд ирсэн байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр хот чинь, тэгээ соёл чинь, замын хөдөлгөөнд зөв оролцсон, бие бинийгээ хүндлэн хөршийн амьдралаар амьдрна гэх мэтийн энэ соёлууд бол зөвхөн нэгхэн үе дээр бий болж байгаа процесс. Гэлээгэхдээ манай монголчууд бол маш хурдан хугацаанд хотч соёлжж байгаа. Үнэхээр одоо аймаг сумынхаа төвөөс гараагүй бүгд барууны одоо хотод оюутан болж яваад 3 сарын дараа эргээд ирэхэд яг тэр Польш, тэр Герман хүний одоо амьдардаг зан заншил, соёл, өмсдөг хувцас энэ юмнуудын өмсөж зүүсэн хэлийн сурцсан ийм онцлогтой ард түмэн л дээ. Тэгэхээр өнөөдөр энэ Улаанбаатар хотод нүдэн дээр үзэгдээд байгаа энэ туул голын бохирдлоос эхлээл энэ сэлб гол, урсгаа болсон, гэл энэ утаа энэ бүх зүйлүүд чинь эргээд ерөөсөө хүний хүчин зүйлээс л болж байгаа. Тэгэхээр хүн амьдрахтаа нэгхэн цаг хугацаанд амьдрахтаа одоо тэр орчин тойрондоо өөрөө ч гэсэн тайван сайхан энэ орчин имийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нүүдэлчин соёлоос энэ суурин соёл иргэншилд энэ хашааны соёлд орж ирсний хувьд монголчууд бас арай л туршлага дутж байна. Тэгэхээр манай Монголд одоо социализмын үед Оросууд нэлээд амьдарч ирсэн цэргийнхэн болоод барилгынхан бусад бүх байгууллагууд Оросын мэргэжилтнүүд ирээд Оросын хорооллууд байсан. Тэр хорооллуудын бүх газарт одоо хүртэл тарьсан мод нь үлдсэн байна те. Хөдөө хээрч гисэн байсан Оросын суурин газруудад мод нь үлдсэн байна те. Тэгэхэд бас одоо хятад хүн ч гэдэм үү тийм улсууд хэрвээ нэг хашаанд ороод амьдрах юм бол жоохон газраа ногоогоо тариад идчих жишээтэй. Энэ бол суурин газрынхны одоо дадад заншсан амьдрах тэр чадвар юм л да. Тэрнээс манайхан шиг жишээлбэл би одоо гандангийн дэнжийг л хэлэх гэж байна л да. Бүр тэр түүхэн хугацааны ардын хувьсгалын үед байсан тэр гандангийн тэр удамжууд баг өнөөдөр хэвээрээ тэр дааман хаалга хэвээрээ тэр хашаан доторх амьдралыг зүгээр Монгол гэрэл өөл зун буулгаал одоо эсвэл дулаалаад эсвэл жоохон өвлийн бүтээлгээ аваад дээвэр туурга авж байгаа болохоос биш тэр хашаан дотор өөрчилсөн явган хүний зам тавьсан юм уу зүлэг тарьсан юм уу нэг ширхэг мод тарьсан юм уу тийм байхгүй ганцхан хийдэг ажил нь хашаагаа тойруулаад нойлны жорлонгоо ухаал яваад инхээр өөртөө яаж одоо эрүүл амьдрах юм бэ гэдэг асуудал. Дээр нь хамгийн их хүрээг манай хамгийн анхны одоо эгэнтэн утгатын үеэс одоо энэ их хүрээ гандан хийж сум бий болсон гэж ярьж байна л да. Тэр үед байсан тэр лам нарын амьдрал өнөөдрийн гандангийн одоо тэр хашааны тэр байдал бол өөрчлөгдөхгүй байж байгаа. Нөгөө талаасаа ард түмний одоо тэр сүсэг бишрлийг авсан тэр хийд орон гэдэг бол хамгийн их таашаалтай тийм орчныг бүрдүүлэх ёстой. Тийм учраас гандан нэгжлийн хийдээс эхлээд бид нэр орчин тойрноо одоо бас ногооруулах, цэцэрлэгжүүлэхтэй тийм асуудлууд байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Шинэлгэн 107.5 радио сонсогч та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээвэн сонсноо.
Ер нь тэгэхэр чин хүн одоо байгалыг ашиглаж сүйтгэж чадж байгаа юм чин хэрвээ хүсэх юм бол эргээгээд сэргээж хуучин байдалд нь оруулж тэрнээс гоё болгож болох тийм чадвар нь бол одоо боломж нь бол байгаа гэж би ойлгож штэ мөн үү? Тийм л дээ. Хүн зүгээр байгалыг эргээгээд хуж төнхчүүд нөхөн сэргээгээд уул уурхайдар бол биологийн нөхөн сэргээлт гэж ярьдаг л да. Тэр зүйлийг байгаль шиг хэмжээнд 100% бий болгох бол үнэхээр худлаа юм. Өөрөөр хэлбэл биологийн нөхөн сэргээлт гэдэг асуудал нь өөрөө тэр агаарт нисжсэн тэр жигүүртэн шуун нисээ тэр хөрсөн доор нь байдаг төмөн тэр шавж хорхоонууд нь буцаж бий болоод өв сургамал нь бий болоод үнэг одоо туулайнгүйгээд гэсэн ийм л зүйлүүд шүү дээ. Тэгтээ хэдийгээр тэрийг чадахгүй ч гэсэн ерөнхийдөө хот орчныг ялангуяа хүн төрлөختөн өөрөө маш гайхамшигтай бүтээлүүдийг хийж байгаа зүйлүүд байна. Сүүлийн үеийн одоо барилгын архитектурууд бол ерөнхийдөө тэр чигээрээ мод ургамал цэцэгтэй тийм юунуудыг Франц энтерт одоо тийм зүйлүүдийг барьж байна. Канадад бол бүх орон сууцныхаа дээврийг одоо тэр чигээр нь хүлэмжийн аж ахуй ногоо мод ургамал тариалж эхэлж байна. Гэх мэтийн энэ зүйлүүд. Энэ нь өөрөө эргээд бид нар чи одоо энэ дэлхийн энэ уур амьсгалыг өөрчил маш хурдцтай явж байгаа. Цаг уурын дулаарл гэж юм маш хурдан явж байгаа. Тэр зүйл нь эргээд ерөнхийдөө хүний хүчин зүйлээс болж шалтгаалсан. Өнөөдрийн энэ одоо хүрэн эдийн засаг явуулж байгаа маш их хэмжээний энэ үйлдвэрлэл энэ одоо юм шатааж байгаа энэ процессуудаас болоод бидний одоо цэнхэр гаргийн гадуур байдаг тэр бүрхүүл озон гэдэг тэр агаарын тэр давхар цоорсон. Энэтэй холбогдоод уур амьсгал маш хурдан өөрчлөгдөж байна. Энийг эргээд цааш нь гүнзгийрүүлэхгүй энэ дулаарлын байдлыг энэ их төлдөг энэ нүүрс сэжлийн хий ялгаруулдаг энэ зүйлүүдэд өнөөдөр болох ёстой. Бүх эдийн засгийн бүх салбарт, бүх аж ахуйн салбарт өнөөдөр мал аж ахуй эрхлэнгээд газар тариалан эрхэлж байгаа ч гэсэн маш их хэмжээний нүүрс хүчлийг хий ялгаруулж байгаа. Эдний технологиудыг сайжруулах талаар дэлхийн нийтээр өнөөдөр чармааж ажиллаж байна. Том одоо хөгжилтэй гүрнүүд нь эргээд энд гаргаж байгаа тэр нүүрс хүчлийнхаа хийний хэмжээгээр торгуулуулдаг ийм системүүд эргэж авах жишээтэй. Тэгэхээр зэрэг өөрөө эргээд ялангуяа Монгол орны хувьд манай энэ Монголын өндөрлөг энэ газар нутагт эрс тэс уур амьсгалтай өвлөн хөрсөн дээр хасах 50 градус 100 нэмэх 50 градус 100 градусын зөрүүнд энд бид нэр амьдрах энд бид нэр аж ахуй хөтлөх тэгээд ургамал ногоо тарих тухай асуудал яригдж байгаа юм л да. Тэгэхээр энэ цаг уурын энэ эрс тэс уур амьсгал дээр нь сүүлийн жилүүдийн одоо энэ уул уурхайн хөгжил одоо тэр алт хөтөлбөр гэж хэрэгжсэн тэр зүйлүүд тэгээд уул уурхайн одоо ашигт малтуул олборлохоор тэр хөрсийг хэмжээгээр ухсан төнгөсөн эргэж нөхөн сэргээг энэ зүйлүүд нь тэртээ тэргүй байглаасаа хуурай уур амьсгалтай салхи ихтэй газар нутаг дээр нь маш олон километр квадрат талбайнуудыг 3 удаагийн аянаар атрын 3 аян өрнүүлээд өнөөдөр тариа ногоо тарьж байгаа зүйл. Тариагаа намар хурааж аваад тэгэл тэр талбайг хаяад явдаг. Өнөөдөр нэгч хурдны зам, нэгч төмөр зам, тариан талбай, ногооны талбай ямар ч салхины хамгаалт хийсэн юм зүйл алга. Өнөөдөр монголчууд бүгдээрээ л гадагшаа явж байгаа. Манай орноос гараад хоошоо ингээл Сибирээс гараад явхад хэрвээ ногоон талбай тарьсан юм уу? Европын орнууд тэр тариан талбайгаа битүү тойруулаад мод тарьсан. Тэнд чиглэг уур амьсгалтай газар хүртэл тэгж хамгаалж. Өнөөдөр шинээр бий болж байгаа хот суурин газрууд. Тухайлбал бидний ойрхон байгаа Өвөр Монголын Шилийн хот, шинэ хот барихтаа 3 давхар хамгаалтын бүсэнд 3 игнээгээр мод ургамал тарьж байгаа. Ялангуяа одоо хурдан ургадаг арчилгаа багтай энэ улаас хайлаас гэх мэтийн одоо ургамлуудыг тарьдаг. Ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ зүйлүүдэд бид нар хамгаалахгүй л өнөөдрийн хэдэн олсон үр тариа гэж бодоод ашиг олж байна. Бид нар гурилтай байна, талхтай байна гэд бодож байгаа юм. Хэдхэн жилийн дараа энэ үржил шимт хөрс хийсээд алга болсон. Өнөөдөр нийт тариалангийн талбайд үржил шимтэй хөрсний 55% нь аль хэдийн байхгүй болсон. Одоо хэдхэн жил энэ тариал авах асуудал яригдаад дараа нь энэ бол цөл. Өнөөдөр бид нар эргээд энэ аж ахуйгаа яаж хөтлөх, ямар технологиор явах гэдэг энэ асуудлууд нь манай энэ уур амьсгалын өөрчлөлт нь маш хурд явж байгаа. Өнөөдөр дэлхий дээр хамгийн хурдцтай дэлхийн цаг уурын дулаарл явсан орноор манай орн 2.1 градусаар дулаарсан байна гэж. 2.1 градус дулаарна гэдэг бол үнэхээр одоо бол бид нар бол нүдэн дээр өөрчлөгдөж байгааг биеэр харж байгаа улсууд. Өнөөдөр хичнээн нуур, гол горих, булаг шанд ширгсэн байна. Хичнээн одоо
суйтсан байна, шатсан байна, тэ орхоо шавжинд идүүлсэн байна гэх мэт. Ийм учраас өнөөдөр бол монголчууд бид нэр цаашдаа энэ сайхан газар нутаг дээр амьдрна гэвэл хамгийн түрүүнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, байгаль руугаа одоо энэ дайрдаг энэ зүйлээ бодлоготой ухаанаар амьдрах цаг болсон л гэж хэлмээр байна. Тийм учраас маш богино хугацаанд ингэж өөрчлөгдөж байгаа, нүдэн дээр өөрчлөгдөж байгаа. Энэний цаана маш олон зүйлүүд байна. Өнөөдөр цөлжилт гэж юм. Нийт бэлчээрийн 70% цөлдсөн байна. Өнөөдөр маш олон тооны малтай болж 50-60 сая малтай, 3 сая хүнтэй. Мянгат малчин болно гэж хүмүүс одоо бэвэнтэйг өөрчлөж байна. Өнөөдөр нэг малаас авж байгаа ашиг шимийн тухай яриа байхгүй. Ямар ч идэх хоолгүй, хагас өлсгөлөн тийм тамирчин мал өнөөдөр өсөж байна. Тэр малынхаа үржил шимийг нэг мал гаргахад тэр нь гарч байгаа одоо махны хэмжээ юм уу? Тэрнээс гарч байгаа сүв, тэр малын махны чанар. Үндсэндээ өглөөнөөс ороо хүртэл гэгээ тасартал үүс ирж, байнгын кросс хийж байгаа энэ мал булчин шөрмөс тэр юм л хөгжсөн байдаг те. Над дээр одоо мод тарьдаг нэг Япон хүн сүүлийн хэдэн жил ирж байгаа л да. Тэгээд хөрхи ирээд Монгол одоо бэлчээрийн тэр сайхан одоо өв сургамал итсэн малын мах чанж иднэ гэж хөрхи хүрээд ирдэг. Би махын чанж өгдөг. 3 цаг чанаал өгшөнд өгөхөд бол үзэл энэ бишээ. Энэ тамирчин мал байна л гэж ингэж яриад байгаа шүү дээ. Тийм учраас эргээд бид нэр ерөнхийдөө бүх аж ахуйгаа хөгжүүлэхдээ бас энэ байгаль орчинтойгоо холбож хөгжих ёстой. Энийг тогтвортой хөгжлийн бодлого гэж яриад байгаа шүү дээ. Тийм учраас энэ бэлчээр цөлжлөө. Энэ өв сургамал ховордлоо. Өнөөдөр бид нар мэдэхгүй байгаа болохоос биш маш олон төрлийн зүйлийг одоо амтан аратан байхгүй болж. Одоо эндээс гараад бараг 300 км нэг тийшээ явлаа гэхэд нэг ч шувуу харахгүй жишээ тийм л болж байна. Тийм учраас энэ цөлжилт энэ юмнуудаас болоод одоо шар шорон шуурга гэдэг алдартай брэнд манай Монголын брэнд гарсан. Сая 2006 онд манай шар шорон шуурга Америкт очиж зочилсон. Гадаад далаа гатлаа тийм ээ. Аризона мужид очсон. Нэг өглөө босч ирэхэд бүх автгаа гадургуу дээр 1 мм орчим ийм хөмхийн тоос бус. Тэгээд Америкийн судлаач эрдэмтэд сандраад энэ ч одоо гаргаас те сансраас одоо гаргаас одоо ийм тоос моос ирлээ гэд ингээд судлаа явсан чинь Монголын шар шороо агаар тэгдээд далаа гатлаад бууцсан баг чинь. Энэ нь өөрөө өнөөдөр бидний энэ шар шороон шуургуул жилээс жил шуурах тоон нэмэгдээд ялангуяа Зүүн Азийн, Сөүл, энэ Токио, Бээжин энэ хотуудыг байнга шуурдаг бүр нэртэй болсон. Жохон шороо шуурвал Монголын шороо ирлээ л гэж захын хүүхэд хэлдэг болсон. Энэ зүйлүүдтэй холбогдоод бид нэр ерөнхийдөө энэ бол бас манай одоо улсаа хөгжүүлэх энэ байгаль орчноо сэргээх, бэлчээрийг сэргээх энэ бас нэг боломжтой тал гэж харж байгаа. Өнөөдөр бид нар хэрвээ байгаль орчны яам юм уу төрийн бодлого олигтой явбал энэ Солонгос, энэ Япон энэ улсуудыг хөрөнгө гаргаж энэ цөлжилтийг бууруулах, өв сургамал тарих тийм ээ, ойжуулалтын хэн ажил дээр татаж оролцуулах хэрэгтэй. Тэртээ тэргүй энэ 3 оронтой бид нар чинь юу яатсан шүү дээ. Манай засгийн газар одоо хамтарч цөлжилтийг сааруулах энэ ажлыг хийгээд юу яатсан. Энэ шар шороон шуургууд тоолдог хэдэн аппаратууд авчираа тавьдсан байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө бодлогын түвшинд хийх ёстой ажил. Өөрөөр хэлбэл манай Сэлэнг аймгийн Алтан булаг, Наушкаас цааш Сибирийн их ой тайг. Тэрнээс нааша зөвхөн манай нутаг дээр энэ шороо одоо босч байгаа байхгүй. Тийм учраас Бээжин, Сөүл, Токиогийнхан хэрвээ тайван амьдрья гэвэл өнөөдөр бүх тэр одоо компьютераар удирдлагаар ажилладаг тэр үйлдвэрүүд нь энэ хөмхийн тоос оронгууд тэр контактын салгангууд эргээд компьютераар уншиж засвар нь олдохгүй болж байгаа. Таагаар юу орсон гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэлөө зогсож байна. Хүн ам эрүүл мэндээр өгч. Эдгээр хэрвээ 50 амьдрна гэж бодох юм бол яаралтай одоо мөнгө хөрөнгө гаргаж манайд энэ цөлжилтийг бууруулах ажил хийх хэрэгтэй. Тийм инээдэмтэй юм шиг мөртлөө хэмгэнэлтэй зүйлийг хэллээ л дээ. За битэрийн яриа яг өнөөдрийн нэвтрүүлгийн хувьд одоо хугацаа маань өндөрлж байна. Тэгээ яг би бодохдоогүй энэ одоо манай орны байгаль орчны өнөөгийн байдал гэхээр одоо нэг тийм шинэ юм одоо тийм л их айхтар өөрчлөгдсөн байт юм баг гэсэн. Үнэхээр одоо ярих зүйл, бодох зүйл, газраа салбартаа тийм ээ ерөөсөө Монгол хүн болгонд бол байгаа юм байна гэдгийг их сайн зах зоогоос нь ойлгож авлаа. Тэгэд энэ дээр ярьсан энэ яриа, энэ сэдв болгон битүүрийн дараагийн нэвтрүүлгээр бол онцлоод тусгай нэвтрүүлгүүд болоод явах учраас хоёлаа ингээд энд хүрээд өндөрлөе. Зүгээр миний хувьд их нэг бодлын том одоо бахархал, нэг бодлын том хариуцлага нь одоо бидний хувь бид нар ч одоо энэ нийслэл хотыг ч ерөөсөө л одоо уухан иргэдэн болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бидрээс одоо энэ хотын цаашдын тэр сайхан хөгжил цэцгэлд бол маш их шалтгааллах юм байна гэдгийг их сайн ойлгож ухамсарлаж авлаа. За тэгээ цаашаа ярьсан тэр олон сэдв бол бүрч их одоо их сэтгэл төгшүүлж байна. За манай мөнх ногоон амьдрал радио хичээлийн одоо анхны юм дугаар та бүхэнд хүрлээ.
За бид бол энэ нэвтрүүлгийг мөнх ногоон амьдрал төрийн бус байгууллагатай хамтарч сонсогчдод хүргэхээр шийдсэн. Энэ төрийн бус байгууллагын тэргүүн докторант Алтан Цацралтын яриаг одоо бид бүхэн сонслоо. За ингээд манай радиотой хамт байж мөнх ногоон амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж ингэж уриалаад хоёлаа нэвтрүүлгээ өнөөдрийн дугаарыг өндөрлөе. Эрхэм сонсогчдоо хамт байсан баярлалаа. Баяртай. Их дэлхийн минь мөнх ногоон байг. Мөнх ногоон амьдрал нэвтрүүлэгтэй та бүхэн хамт байлаа.